Вау. Ну ам нааш тайлчлаа. Намайг гоё санаж. Нэг даагуун жилөө нэг тийм бэлэн гоё. За сайн байна уу? Дараагийн бичлэгэндээ тавтай морил удаан уулзсангүй. За өнөөдөр би ямар бичлэг гэж байна вэ гэхээр чипснуудын ASMR бичлэг хий гэж бодсон. Тэгээд би өмнө нь ерөөсөө идж байгаагүй чипснуудаа одоо идж үзэх болно. За тэгээд би нэг 2 3 4 Яа багтахгүй нэ тав. Тийм 7 өөр төрлийн өмнө нь хизээч амсаж байгаагүй тийм чипснуудыг авсан байгаа. За одоо бүгдээрээ туршиж үзье. За. Энэ уус харагдахгүй байна тийм. Харж байгаа юм. За. Тэр яах. За. Хамгийн ихэнд энийг туршиж үзье гэж бодож байна юм уу? GGE гинэ. Hot chili flavorтэй. Ийм чипс юм. Нэг жоохон бахт бид нэг даахуун жилөө нэг тийм бэлэн гомон ингээд хураагаар нэдэд байдаг гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг юм надад ийм гэхдээ ийм жижигэн ийм бүрхий болгоцсон. Тийм үлээ. За. Энийг туршиж үзье. Яг тийм бэлэн гомон шиг үнэрсэж байна. За ийм юм байна. Look at this. Wow. Яг тэр бага хад идүүсэн даагуунтай яг адилхан юм. Гэхдээ халуун ногод энэ чилитэй болохоор. За бүгдээр нь 10-аас оноо өгöd явъя. Надад бол энэ таалагдлаа. Гэхдээ дахиад цаана 6 чипсээ болохоор 10-аас 7 оноо өгье. 10-аас 7 оноо. За дараагийнх нь ийм байна. Ийм мөөгний зурагтай. Мөг шиг угаасаа ийм хэлбэртэй байна. Юу нэ? Take chips. За энэ төлөвлөе. Энэ бол chips гэхээс илүү snack гоо. Тэгээ нэр угаасаа chips гэж бичсэн байна. Нэг юм мөг шиг хэлбэртэй болохоор авсан. Доторх нь ингэж харагдчихэв. Яг нөгөө нэг бор мөгийг ингэж хэрчсэн. Сонирхолтой. Энд чинь ингээд all natural тэгээд vegan тэгээд бас нэг юм clean ingredients гэсэн юм байна. Энэ яг л хатаасан мөг шиг агтай байна. Яг мөг. Тэгээд ингээд нэг ч амар тэгж таалагдахгүй байх юм. За яг 10-аас 4 оноо юм. Энэ бол 10-аас 4 оноо. За дараагийнх нь за энэ fish загсны юм флэвэртэй юм байна. Нэг seafood. Энэ нас наншимийнх юм биш. Наншимийн бэлэн гомн байдаг шүү дээ. Тэгээд наншимийнх юм байна. Батлагтай. Йоо. За доторх нь бол ингэж харагдчих. Сайн хэлбэртэй юм байна. Nice.
Энэ бол яг таалагдж байна. За энэ нэг 10-аас 9 оноо вэ? За дараагийн. Энэ бол хятад лейс байгаа. Тэгээ манай хятад найз охин надад тэгжсэн. Энэ Америкийн лейс, хятад лейс хоёр ингээд шал өөр амттай. Тэгээд тэр охин болохоор бүр хятадаас ингээд лейс ингээд захиалж иддэг заяа тийм сайтнаас. Тэгээ би энэ хятад лейс захиалсан. Уг авсан. Энэ болохоор ийм бас л далайн гаралтай юу вэ? Хавч хийж байгаа. Тийм байсан. Иймэрхүү харагдаж байна. За. Тэр надад хятад лейс арай илүү тийм амтлагчнууд нь амар их юм шиг санагдаж байна. Амтлагч нь арай их юм шиг. Тийм үү? За. Хитэ гоё. За би энэ болохоор 10-аас 8 оноо өглөө. За цаана надад одоо 3 чипс байсан байна. За энэ их сонирхолтой надад corn chow гэж бичсэн, chocopine chow гэсэн. Тэгээд дээр ийм chocolate байсан. Дээрийн chocolate тэгээд fluffy хөвсгөл юм байна. Иймэрхүү. Яаж харуулаад идэвлээ? Иймэрхүү юм байна. За. Вау. Энэ бүр амд ороо шууд хайлчлаа. Чи нэг хайлдаг. Монголд эдийг нэг суума байдаг шүү дээ. Яг тэр суума шиг хайлт юм байна. Тэгсэн мөртлөө юм. За амт нь бол тийм амар чассан амт алгаа. Тийм болохоор 10-аас нэг 6 оноогийн. Яа. Энэ бол shrimp wasabi shrimp chips гэсэн. Хэрвээ сушийн туртай, васабийн туртай хүмүүс байх юм бол за энийг амсч үзье. Тэр нэг яг васабины васаби идж байгаа юм шиг тийм сэнгэлсэн амт байгаа. Тэгээд амар юм шаржигнууд. За энд бол би 10-аас 9 оноо өглөө. Гоё. За хамгийн сүүлийнх нь хамгийн том ийм чипсэн энэ юу юм бэ? Butter garlic shrimp chips гинэ. Бас shrimp юм. За энэ зөвхөн бол ингэж харагдаж байна. Look at this. Look. Юу вэ? Энэ бол таалагдсан үе. Сонио амттай юм байна. Юу ч хэлмээр юм дээ. Сонио. Нэг юм юмыг идэхгүй байж хагаад идэхээр нэг сонио амтагдсан шүү дээ. Нэг юм орчны амт орсон. Нэг хатгалж хагаад нэг юм тоосон тарагдсан юм шиг. Нэг тиймэрхүү амт амтагдах юм.
За. Би бол энэ хамгийн ихэнд эзэндээ одоо сүүлийн 6-гийн амсаад эзэн штэ. Хамгийн ихэнд эзэн эндээ би 10-аас 10 өгсөн. Энэ бол энэ хамгийн гоё санаж байна. За энэ олон чипсний нэгдүгээр тийм энэ орлоо. Тэгээд би бас ундаа авчихсан. За би 3 төрлийн ундаа авсан. За энэ бол би хүүхэд байхдаа байнга уудаг байсан. Манай замын мөдийнхний нэрлэгээр энэ бол хунт цай байгаа. Каншифу гэнэ black iced tea drink гэж байгаа байхгүй. За энэ бол танаа мэдэж байгаа. Тэгэхдээ би ийм манго тэгээ личитэй ийм нэг нууж үзэж байгаагүй. За тэгээд энэ strawberry milk гэсэн. За энэ гурыг чипс бах хийсэн гэж ууж үзье гэж бодсон юм. Ёо. За. Ман рекорд хийж чаддээ. Ёо, тийм л үү те. Ёо, бичлэг эхлүүлээг бол яана. Би нэг газтай гэж бодсохгүй гэсэн чи газгүй юм байна. Nice. Энд бол таалагдсан. За. Энийг Капико. Ташууд хумсараа цоолоод ичээ. За. Бас дэжгүй. За эхний энэ strawberry milk дээр болохоор 10-аас 8 оноо. Дараагийн личитэй калпико. Личитэй манготой юм болохоор 10-аас 5 оноогийн. За энэ бол 10-аас 10. Амар удаан уугаагүй байна. Нэг гоё шүү дээ. Nice. Хүүхэд насны. Энэ бас амар гоёсан. Энэ чипсэндээ хэдэн оноо өгчлөө. Эндээ бол 10-аас 9 оноо өгөл өгөхөр л юм байна. Ингэх байсан шүү дээ. За. Нэт чипсний ASMR бичлэгтэй хамтасан та бүхэндээ баярлалаа. Тэгээ цаашдаа ямар бичлэг үзмээрэн тэр бичлэгнүүдийнхээ санааг доор ингээд комментээр үлдээгээрэй. Тэгээд миний Instagram энэ доор байна. Тэгээд цаашдаа үнэхээр олон гоё сонирхолтой бичлэгнүүдийг үргэлжлүүлж хийх болно гэдгийг амлая. За сарда at least 2 бичлэг оруулъя гэж бодчих. За, үзсэн баярлалаа. Баяртай. Уянгаа байлаа.